байцгаана уу багийн ангийн багш нэгцдэг. За манай багийн хувьд хүүхдийн эрх сэдвийг сунган авч хэд хэдэн удаа сайжруулж заасан байгаа. За энэ сайд хичээлийнхаа үйл ажиллагаанд бид нар тохиолдол яриулах минутын хүч зэрэг аргуудыг ашигласан. За тохиолдол яриулахад бол хүүхдүүдийн бодит амьдрал өөрсдөд нь тохиолдсон явдлуудаас яриулж байгаа учраас хүүхдүүдийн хүлээж авах чадвар оролцоо маш их сайн байсан. За минутын хүчийг ашиглахад бол хүүхдүүд маань аливаад хариуцлагатай цагийг баримталж сурах юм байна гэдгийг олж харсан байгаа. Тэгээд та бүхэн маань эдгээр хоёр аргыг хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд ашиглаарай. Сайн байцгаана уу нийгмийн ухааны багш Инх байна. Энэ удаагийн уралдаан тэмцээн маань маш сонирхолтой онцлогтой явлаа. За тэгээ бага ангийн багш нар дунд ангид асар дундын багш нар маань бага ангид одоо солиотой инфрац хичээлийг заасан. За манай сэдвийн хувьд бага ангид одоо хүүхэд өөрийн эдлэг хийхээ нэрлэж харсан бол дунд ангид одоо түүний үнцэн дүрийг ангиж сурлаа. Үүнээс үзэхэд одоо хичээл хоорондын инфрацыг судалгааны төвөөр байна. Тэгээ багш нар хоорондоо харилцаа холбоотой байх нь одоо маш чухал юм байна гэдгийг ойлгож авсан. За инфрац хичээлээ хамтран яаж өрөөж яаж багш нар. Сайн байцгаана уу англи хэлний багш Бацдаг байна. За хичээл сургалтын үйл ажиллагаа амжилттай болохын үндсэн хичээлийн бэлтгэл үйл ажиллагаа байдаг. За манай багийн гишүүн бүрийн идэвхтэй байлгаж бүх ажлаа нэгтгэж эзэлдэгч хувааж өгсөн байгаа. За жишээлбэл манай багийнхан хоорондоо хичээлийнхаа сэдвийг санааг ярилцсны дараагаар за нэгт багш нь хичээлийн төлөвлөгөөгөө бичиг. За хоёр дахь багш нь болохоор хичээлийн презентацийн слайдаа бэлддэг. За гурав дахь багш нь хичээлийн одоо хэрэглэлтгүүнээ бэлддэг гэх мэтээр одоо үйл ажиллагаагаа бүгдийг яг нэгтгэж хувааж авсан. За үүнээс үзэхэд багаар ажиллахын давуу тал нь нэгдүгээр нэг багшид ирэх ачааллыг маш их босгож байна. За хоёрдугаар цагийг маш хэмнэж байна. Мөн үүнээс юу ойлгож авсан бэ гэхээр багийн гишүүн бүр идэвхтэй хариуцлагатай оролцох чухал юм байна гэдгийг ойлгож авлаа. За түүнчлэн энэхүү уралдаанд оролцсноороо багаар ажиллах чадварт суралцсандаа маш их таатай узуурхштай байна.